Сайн байцгаана уу? Бурхны баяраар байна. За өнөөдөр нэг эмэтхэг хоолч гэнэ нэг юм мэдчихэв. Нэг юм шүүлэг юм байна. Нэг доор нэг юм хуурсан будаа. Манайхаар болоо маяг юм. Аяа мэдээ. Эмэтхэг хоол юм баха. Ер нь би та сонирхолж ярих гэдэг шүү дээ. Хоол гэдэг бол ерөөсөө махандаа байдаг байхгүй. Азийн орнууд яагаад гой хоол хийдэг болсон гэж мах амтгүй учраас тэрнийг гой болгож идэхийн тулд 9 шүдиймээр амтласаар байгаа. Тэгээ гой хоолыг сурцсан байхгүй. Монголчууд яагаад олигтой хоол хийж чаддгүй гэж мах нь угаасаа өөрөө гой амттай болохоор тэрнийг амтлаад ах шаардлага байхгүй. Дангаар нь гусаад идэг. Тэгээ бид нар ч ингээд гой хоол хийж сураагүй байхгүй. За энэ хоолоо идэж үзүүлье. Тажгүй амттай байна. Зөөгөн халуун нугаатай. Тэрний далаа байцаа хийсэн чинь гоё амт гарууж. За өндгийн хчүүгийн амсгалтай энэ махын нэг хальт амсгал чинь гахааны мах юм шиг. Намайг ямар хүн тань. Энэ халуун бүр байна. Араа аваад чиж утсан чи. Дахад мах. Ямар амттай байна. Янзаа. Амтэн дээр юу гэж тайлбармаар юм бэ? Ингээ гоё амттай болж байна. За энд нэг юм өндгөн дор авц үхрийн мах болтой маа. Нэг амч үзүүт. Энийг бол жоохон хурсан олоод ашигласан тосонд хайрцсан байна. Тэгээд үхрийн махад ч ихтэй амттай биш юм байна. Энэ бол онцгой. Дахиад улс дүнгээ дасаргаа. Тэгээд таанаас нэг олигтойч харуулж байгаа юм. Гахаа мах юм байх гэж бодсон чинь гахаа мах шиг харагдсан нэгээс дахиад боловсруулж шин. Ямар дасаргаа юм бэ? Бай бай.